Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 68 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтанд Панда байна. To know what you know and what you do not know, that is true knowledge. Confucius. За тэгэхээр өнөөдрийн маань перцептик хэлсэн хүн маань манай эртний өмнө 551-ээс 479 жилд амьдарч байсан Күнзийн нэрийг англиар Confucius гэдэг юм байна. Монголоор болохоор хүн болгон мэддэг хэрнээ Confucius гэхээр одоо би хин болоо гэж хатс бодлоо л да. За тэгэхээр Күнз гэж хэн байсан бэ гэх нэг товчхон хэдүүлээ түүхийг уншия. За тэрний жинхэнэ нэрээр Гүн Чи буюу гүн багш. Тэрээр Дорнод Азийн соёл иргэншлийн суурийг тавьсан Хятадын нэртгүн ухаантай сургагч багш улс төрийн зүтгэлтэн байсан юм байна. Түүний хувьд болохоор байнгын дайнд ажиг улс төрийн батралтай хавар намрын үед амьдарч байсан бөгөөд нийгмийн доктортой байдлын нэгдлийг хувь хүний ёс зүй зөв удирдлагын хүчээр сэргээхийг зорж байсан юм байна. Түүнийг насан өд болсны дараагаар шавь нарынхан нэмэгдсэн лүн юу буюу хүрнэл яриа хэмээх бүтээл нь хүний хүн хоорондын харилцаа төр засаг жудаг ясанд төвлөрсөн Күнзийн суртал буюу Күнзийн гүн ухааны үндсэн болсон юм байна. За тэгэхээр өнөөдрийнхөө перцептийн талаар ярьцгаая л да. Өөрийнхөө мэддэг зүйлс болон мэддэггүй зүйлсээ мэднэ гэдэг нь өөрөө яг жинхэнэ мэдлэг юм аа гэдэг. Одоо нэг юм байдаг л да. За бодъё. Наад захын хамгийн энгийн жишээ нь болохоор нөгөө нэг их сургуульд байхад багш нар ингээ нэг лекц орчоод за ингээ асуулт байна уу гэж асуудаг. Тэгээд тэр нь ингээд яг тухайн үед болохоор хүүхдүүд ёо ёстой ямар ядаргатай хурдан лекцэд дуусгаад хурдан тармаар штэ гэдэг нэг тиймэрхүү юм боддог байсан ахalta. Гэтэл тэр маань нөгөө нэг багшийн хувьд болохоор энэ хүүхдүүд миний лекцийг үнэхээр ойлгож ойлгоогүй байна уу гэдгийг нэг тийм тодруулах тийм асуулт байсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нөгөө оюутнууд бол дийлэнх нь одоо ингээл лөө асуух юм байхгүй гэл тэгэхээр багш нарын хувьд бас нэг тийм эргэлзээ төрнө. Үнэхээр нөгөө ойлгочоод бүгднийг ойлгодог болчоод ингээ асуулт асуухгүй байгаад байна уу? Эсвэл бүр юу ч ойлгоогүй болохоор асуулт асуухгүй байгаад байна уу гэд. Тэгэд энэ хоёрын хувьд болохоор нөгөө нэг утга ижил одоо нөгөө гаргаж байгаа үр дүн хариу нь ижлэхэн болохоор ингээд амар толгой эргүүлмээр. Тийм жолоод тэр одоо би бас нөгөө нэг ер нь асуулт асуух жоохон дургүй талтай оюутнуудын нэг байсан. Одоо юу асуух юм бэ? Сая бараг өөрөө тайлбарлаад өгчлөө штэ гэдэг юм дандаа толгойн дотор бодогддог байсан аахгүй. Тэгээ яг ингээд бодохоор миний хувьд болохоор ингээд нөгөө нэг тэр асуултынх нь яг гол зорилго нь өөрөө нөгөө нэг олж авсан мэдлэгээ баттгах зорилготой байсан нэг нь ойлгоогүй гэд нөгөө нэг мэдгүй зүйлийг мэдгүй ойлгохгүй байгаа зүйл байна уу гэдгийг нь л асууж байгаа юм байна да гэж ойлгодог байсан болохоор ерөөс асуулт асуудаг байсан. Тэгээд асуулт асуух гэдэг нь өөрөө бас амар чухал. Яг саяны нөгөө Күнзийн хэлдгээр өөрийгөө мэдж байгаа зүйлийг хүн асуултаар мэдэж авч болно. Мөн дээрээс нь өөрийнхөө мэдгүй байгаа зүйлийг хүн асуултаар мэдэж авч аавна. Тэгээд яг энийга бүрэн төгсөн ч асаашаа тий ингээд нэг бүрэн мэдээд авчихаар өөрийнхөө чаддаг болон чадахгүй байгаа зүйлийг өөрийнхөө дараа сайжруулах зүйлсээ мэдэж аавна. Яг энэ адилаар хүн нөгөө нэг цаашаагаа ингээд хөгжиж, шинийг сурч, шинийг ирэл хийлж тэгээд амьдрал ингээд урагшлаад явдаг хөдөлгөөнтэй ингээд байнгын урсгалаараа биш ингээд яа урсгал даагуу сэлгүүрдэд явна гэх. Тийм ч болохоор ер нь албал нөгөө нэг асуулт гэдэг бол өөрөө их чухал. Энэ дан ганц нөгөө хичээл номон дээр яригддаг зүйл биш. Хүмүүсийн харилцаанд болохоор асуулт асуух гэдэг маань өөрөө үнэхээр чухал байдаг. Ер нь нөгөө нэг яг хүмүүсийн харилцааны хувьд бол нэг тийм үгүй гэсэн асуултанд хариулагдахаар асуулт
бие биенээс юу найлуулах битээ асууж байгаарай. Дийлэнхт одоо нөгөө нэг нээлттэй асуудал гэж ярьдаг. Чи яг одоо юу мэдэрч байна? Ер нь та бүхэн бие биенээсээ хин нэгнээс өөрөө хоёр дотны хүмүүсээс энэ асуултыг л хийжээч асуудаг байх. Ядаж өөрөөсөө эхлээд энэ асуултыг асуугаад үзээрэй. Та яг энэ цаг мөчид юу мэдэрч байна? Ямар мэдрэмж танд төрж байна? Яг энэ асуултын хариултанд нөгөө зөв буруу гэдэг юм бол хизээж байдаггүй. Та тухайн үед уурчин хурж иж магадгүй, гунигтай байж магадгүй, эсвэл үнэхээр аз жаргалтай, баяр хөөрөөр дүүрэн байж магадгүй. Аль нь ч байсан тэр бол таны мэдрэмж. Тэгээд тэр бол танд мэдрэгдэж байгаа зүйл. Та яг энэ асуултын хариултанд ингээд би яг энэ мөчид ийм зүйл мэдэрч байна гэдэг одоо үнэн хариулт ингээд гаргаж ирэх юм бол таны нөгөө нэг одоо тэр доторчин байгаа мэдрэмжүүд ингээд таны бүх бичэн тэрийг ингээд нөгөө хүлээн зөвшөөрөөд тэг хэрэг сөрөг мэдрэмжсэн бол ингэж байгаа юм байна гэд сөрөг мэдрэмж нэраа багасгах ч юм уу те. Тэгээ аз жаргалтай мэдрэмж, эерэг мэдрэмж авах юм бол би үнэхээр мэдрээд байна штэ гэд үнэхээр тэр маань ингээд нөгөө нэг amplify буюу одоо нөгөө хит дахин нэмэгдээд үржигдээд улам аз жаргалтай болох. Нэг тийм гоё юутай байдаг. Нэг тийм үр дүнтэй гэдэг юм уу да. Тийм болохоор өнөөдөр та бүхний итгэл танд панда хайрт найз чамаасаа яг энэ мөчөд юу мэдэрч байгаагаа за комент хэсэгт бичээд бас хэцүүлтээ. Гэтэ хэрэг та үнэхээр ингээд нөгөө нэг илэрхийлэхийг хүсэж байвал комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Таны яг энэ цаг мөчөд юу мэдрэх бол тийм буруу зүйл бол биш. Хүн болгон харилцан адилгүй юу ч мэдэрч иж болно. Тэгээд энэ бол зөвхөн таны мэдрэмж шүү. Тэгээд таны зүйл болохоор хин нэг нь таныг шүмжлэх хэрэг байхгүй. Би ч гэсэн. Гэтэ нөгөө талаараа нөгөө комент хэсэгт бичиж үлдээснээр өөр бусад хүмүүс ч гэсэн тантай адилхан мэдрэмжийг бас ингээд яг энэ цаг мөчид авч иж магадгүй. Тэгээ би биндээ ингээд жоохон ч гэсэн сэтгэлийн дэм болох үтнээс дааруулаарэ. Эсвэл бол нөгөө нэг эможи хэлбэрээр өөрийнхөө мэдэрж байгаа мэдрэмжээ үлдээгээрэй. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд панда.